Сайн бацхан уу, багшлах суралцсан подкастын анхны дугаарт ерөнхий боловсролын 1-р сургуулийн анхан шатны сургалтын багш Дэлгэрмаа нэргүй ганц эцэг миний бие оролцож байна. Бид энэ удаагийн дугаарт бага ангид байгалийн ухааны туршилтад хичээлийг зохион байгуулах сэдвээр ярилцах болно. Бага ангийн байгалийн ухааны хичээлийн зорилго юу вэ багшаа? Хүн орчин хичээлийн зорилго нь болохоор хүүхэд хүрээлэн байгаа орчинтойгоо танилцаж, танин мэдэх явцад өөрийгөө нэглүүлэх, сурах арга барил эзэмших, эрүүл зөв, аж төрх дадал, зан үйлд суралцах явдал юм аа. Хүн байгаль хичээлийн зорилго нь болохоор байгалийн юмс үзэгтийг шинжилэн судлах, танин мэдэх хүсэл сонирхолтой болсноор байгалаа хайрлан хамгаалдаг болно. За байгалийн ухааны хичээлийн арга зүйн онцлогийн талаар ярил. Хүн ба орчин хичээлийн арга зүйн онцлог нь болохоор сурагчдад сонирхон судлах арга барил эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг. За тэгвэл сонирхон судлах арга барилыг болохоор 4 үе шатаар хүүхдэд эзэмшүүлнэ. За нэгдүгээрт нь болохоор ажиглах, асуудал, таамаглал дэвшүүлэх. Хоёрдугаарт нь юу хийхээ баримжаалах, таамаглалаа шалгах талаар төсөөлөх, аюулгүй ажиллах, санаа гаргах. За гуравдугаарт нь сорилт туршилт, дасгал даалгавар гүйцэтгэх. Дөрөвдүгээрт нь сорилт туршилтын үр дүнг, бичвэр, зураг, хүснэгт, диаграмаар илэрхийлж танилцуулах юм аа. Харин хүн ба байгаль хичээлийн арга зүйн онцлог нь юу вэ? Хүн ба байгаль хичээлийн арга зүйн сурагчдад сонирхон шинжилэн судлах арга барилыг эзэмшүүлэх чиглэл нь шинжилэн судлах арга барилыг 4-өөс 5 дугаар ангид дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Өдөр тутмын амьдрал тохиолдох юмс үзэгдлийн талаар таамаглах, туршилт төлөвлөгөө, туршилтаа төлөвлөх, төлөвлөлтийн дагуу гүйцэтгэх, тэгээд дүгнэлт гаргах гэсэн арга зүгээр хэрэгжүүлнэ. Таяр ажих ямар амар гүнзрүү аа. За тэгэхээр сонирхон судлах арга барил нь 4-5 дугаар ангийн хүн байгаль хичээл болно. Суур бүрэн дунд боловсролын байгалийн ухааны хичээлийн шинжилэн судлах арга барилтай ижил ойлголдог гэж ойлгож байна. Багш нараас авсан судалгаанаас үзэхэд онлын хувьд багшийн ном дутмаг, онол арга зүйн мэдлэг авах ном ховор, зарим тохиолдолд тухайн сэдвийн талаар онлын ойлголт дутагдaltaй байдаг гэж хариулсан байна. За тэгэхээр арга зүйн хувьд болохоор туршилт хэмжилтээ хэрхэн зөв хийх арга зүйгээ мэдэхгүй байна гэж үзсэн. За ямар арга зүйгээр заахаа мэдэхгүй, бусад хичээлтэй ижил арга зүйгээр заахаар ингээд хүүхдийн сонирхлыг нь татахгүй байна гэсэн бас судалгааны үр дүн хэлсэн байгаа. За дараа нь тийм учраас арай байгалийн ухааны хичээлийг тийм шинэлэг өөр арга зүйгээр ялгаатай байдлаар ингээд заах нь зүгээр юм аа гэсэн хүмүүсийн санал байгаа. Хэрэглэгдэхүүний хувьд ямар байсан бэ нэр багш? За хэрэглэгдэхүүний хувьд багш нар ярихдаа гарын зурх материалыг ашигладаг, бусад хэрэглэгдэхүүнийг бол орхитуулдаг. За мөн хэрэглэгдэхүүн нь олдоц муутай, үнэтэй. За мөн туршилтын багаж хэрэгсэл нь олддгүй сургуульд байдаггүй гэсэн саналууд өгсөн байсан. Дээрэс нь бас нөгөө тусгай кабинетэд ингээд байгалийн ухааны туршилтад хичээлийг орох юм бол илүү ингээд бүх чадваруудыг хүүхдүүдэд бүрэн эзэмшүүлэх боломжтой гэсэн. За тэгээ бусад хичээлүүдтэй бас интеграцлж заахнаас илүү оновчтой байна гэсэн саналуудыг өгсөн байгаа. 5 дугаар ангийн хүн байгаль хичээлийн сарыг ажиглын ээлжид хичээлийг заахад надад нэг асуудал тулгарсан. Жил болон улирлын хөтөлбөрөө хийж байхдаа сарыг ажиглын ажиглалт хичээл орох юм байна гэдгээ би өөрөө мэдчихсэн боловч яг наривчлан сайн судалж үзээгүй. Тэгээ хичээлээ заах төгөөд яг ганц 2 хоногийн өмнө сэдвээ наривчлаад ингээд судлаад үзэхэд одоо би энэ хичээлийг бүтэн 1 сарын өмнө ажиглалт хуудасаа хүүхдүүдэд тарааж өгөөд ажиглалтаа хийлгээд тэгээд тэр хүүхдүүдийн маань ажигласан ажиглалтын хуудас нь миний шинэ хичээлийн маань үндсэн гол хэрэглэгдэхүүн болж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд хэрвээ би тэр ажиглалтын хуудсан дээр
тулгуурлаад шинэ хичээлээ заасан бол миний хичээл одоо илүү үр дүнтэй, мөн байгалийн ухааны хичээлийн зорилгыг хангасан ийм хичээл болох байсан байна гэдгийг ойлгосон. Тэгсэн хэдий ч ангийнхандаа сарыг ажиглалыг бүтэн сар судлах ажиглалтын хуудасаа бэлтгэж өгсөн. Тэгээд манай ангийнх нь сарыг ажиглах 1 сарын аялалтаа гарсан. За тэгээд энэ хичээл маань намар зааж ажиглалт хийх байсныг хойшлуулснаас болоод нөгөө намраас өвлийн улирал руу шилжих тийм улирал шилжих заагүй яасан учраас цаг агарын байдал нэлээд хүйтэрсэн. За тэгээд миний хичээлийн үндсэн цаг хойшилсан. За хүүхдүүд маань ажиглалтаа хийх явцдаа одоо даарах ч юм уу тийм бэрхшээлүүд нэлээд тулгарсан. За тэгсэн хэдий ч гэсэн бид нар бэрхшээлээ даван туулаад хичээлээ амжилттай дуусгаж агуулгаа бүрэн судалж чадсан. За тэгэхээр бага ангид байгалийн ухааны ажиглалт туршилттай хичээлэр нь хэр их байд юм болоо. За байгалийн ухааны хичээлийн суралцсан удирдамж мэдлэг цэгийн жилийн хөтөлбөрийг баримжаалаад одоо манай багаараа ингээд 1-5 дугаар ангид ажиглалт туршилттай хичээл ерөнхийд байд юм бэ гэдгийг судалж утсан байгаа. За 1-р ангид 11 орчим цагийн хичээл, 2-р ангид 7 орчим цагийн хичээл, 3-р ангид 16 орчим цагийн хичээл, 4-р ангид 44 орчим цагийн хичээл, 5-р ангид 39 орчим цагийн хичээл байна гэж бид нар үзсэн байгаа. За тэгээд 1-5 дугаар ангид орж байгаа байгалийн ухааны хичээлийг ингээд нэгтгэхэд үзэх юм бол нийт хичээлийнхаа 40-оос 50% гэж эзэлж байна. За ийм учраас ажиглалт туршилттай хичээлийг бол чанартай зохион байгуулахын тулд жилийн эхэнд ингээд ажиглалт туршилттай хичээлийнхаа жагшаалтыг гаргаад авчих юм бол илүү үр дүнтэй болох болоо гэж бодож байгаа. Хичээлийн жилийн эхэнд ажиглалт туршилттай хичээлийн тоогоо гаргахдаа мөн хэрэглэгдэхүүнийхээ жагсаалт тоо гаргаад туршилттай хичээлийн багж хэрэгслээ бэлдээд авчвал хичээл маань үр дүнтэй болж хүүхдүүд маань хичээлээ сонирхон судалж байгалийн ухааны хичээлд бас дурлнаа гэж үзэж байгаа. Туршилттай хичээлийг зохион байгуулах үе шат нь ямар байх вэ? Туршилттай хичээл нь 1-р нь таамаглах, 2-р нь төлөвлөх, 3-р нь туршин хэрэгжүүлэх, 4-р нь явцыг тэмдэглэх, 5-р нь үр дүн илэрхийлэх гэсэн одоо тогтсон дарааллын дагуу явагддаг байгаа. За туршилтын үр дүнг хэрхэн илэрхийлэх вэ? Мөн байгалийн ухааны хичээл хүүхдүүдээр нь яаж илэрхийлж сурсан байх ёстой болов? За сурагчид туршилт хийх явцдаа тэмдэглэл хөтлөөд эцсийн үр дүнгээ хүснэх дээр графикаар, өгүүлбэрээр, зургаар, жишээгээр батлах, холбон тайлбарлах гэсэн хэлбэрээр илэрхийлнэ. За тэгээд тухайн туршилтынхаа онцлогоос хамаарат аль нэг аргыг нь сонгоно, мөн эдгээр аргуудыг эзэмшүүлэхийн тулд математик, монгол хэл гэсэн бусад хичээлүүдтэй интеграцлж энэ чадваруудыг хүүхдэд хөгжүүлэх боломжтой байдаг. Одоо та бүхэнд дээр хэлсэнчлэн сарны хэлбэрийг ажиглая, ажиглалт хичээлийн талаар сурагчдын сэтгэгдлийг сонирхуулъя. Би 2024 оны 11 сарын 7-оос 12 сарын 6 хүртэл 30 хоногийн турш сарыг ажигласан. 11 сарын 7-нд хавирган сар гарсан. Тэгээд 11 сарын 9-нд тал сар гарч дараа нь 11 сарын 15-нд тэргэл сар гарсан. 11 сарын 24 хүртэл сар баруун гар талаас гэрэлцсэн. Тэгээ үргэлжлүүлээд 12 сарын 6 хүртэл сар зүүн гар талаасаа гэрэлцсэн. Би сарыг 30 хоног ажиглахад бэрхшээлтэй санагдсан зүйл гэвэл сар заримдаа шөнө харагдаж өгөхгүй. Би тэгээд өглөө бас жаргацсан. Сонирхолтой санагдсан зүйл гэвэл би шөнийн тэнгэрийг бас давхар ажиглаж байсан нь надад их сонирхолтой санагдсан. Сурагч хангаагийн ажиглалтын уудаснаас та бүхнийг шин санаа олж авсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн подкастыг дүгнэж ярил. За байгалийн ухааны ажиглалт туршилттай хичээлийн жагшаалт гаргах, тэгээд бас мөн тухайн ажиглалт туршилтыг зохион байгуулах хэрэглэгдэхүүний жагшаалтыг бас хамтдан гаргаа явбал зүйтэй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт нь ажиглалт туршилттай хичээлийг зохион байгуулахад байгаль өөрөө туршилтын хэрэгсэл болно, бүрэн боломжтой байгаа гэж үзэж байна. Ажиглалт туршилттай хичээл нь сурагчдын сонирхон судлах, шинжилэн судлах хүсэл сонирхлыг нь төрөөлөх, идэвх сонирхлыг нь нэмэгдүүлэхээс гадна цаашлаад дунд ангийн газар зүй, хим, биологи, эрүүл мэнд гэсэн хичээлүүдийн судлагдхууны суурь нь болж байгаа учраас байгалийн ухааны хичээлийг чанартай зохион байгуулах нь зүйтэй юм а гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Өнөөдрийн бидний ярилцсан сэдвийн хүрээнд санал бодлоо
та бүхэн бидэнд ирүүлээрэй. Баярлалаа. Баярлалаа. Тэгчээр энэ 5 минут